Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дээд боловсролын шинжилэл төслийг 2012 оноос эхлэн 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн удаагийн төслийн удирдах хорооны хурал дээр боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга төслийн удирдах хорооны дарга Баяр сайхан ажлаа өөрсдөө үнэлэх биш, дээд боловсролын сургалтын байгууллага багш оюутанд хэрхэн хүрсэн, ямар бодит үр дүн үзүүлсэн болохыг төсөл хэрэгжүүлсэн сургуулиудаас сонсох тайлангийн хурал зохион байгуулах үүргийг өгсөн. Энэ хүрээнд тайлангийн хурлыг зохион байгуулж, дээд боловсролын шинжилэл төсөл амжилттай хэрэгжиж байгаа Монгол Улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, соёл урлагийн их сургууль, боловсролын магадлан итгэмжлийн үндэсний зөвлөл, боловсролын үнэлгээний төв, боловсролын хүрээлэн зэрэг байгууллагууд гарсан үр дүнгээ танилцуулсан юм. Манай яамнаас энэ манай салбар дээр дөрвөн салбар дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд одоо нэлээд сайн мэдээлэл өгье гэсэн зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ 18 оны энэ тайланг сургууль болгон өөрөөр хэлбэл Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинжилгээний төслийн үр шимийг хүртэж байгаа төрийн болон төрийн өмчөд ихтэй төрийн бус өмчийн ихтэй сургуулиуд мөн оюутнуудын төлөөлөл ирж Азийн хөгжлийн банкны энэ төсөл манай улсад ямар амжилттай хэрэгжиж байгаа, бид нар энэ төслийн хүрээнд ямар шин зүйлийг сурч байгаа, ямар амжилтыг гаргаж байгаа, ямар үр шимийг хүртэж байгаа гэдгээ одоо яг тайлангаа тавьж байгаа ийм чухал одоо арга хэмжээ болж байна. Мөн төслийн хүрээнд тэтгэлэгт хамрагдаж модны нүх ухах ажлын төхөөрөмж үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлсэн Адья, хөдөлмөрч оюутан төслийг хэрэгжүүлсэн Ариун Болд нар мэрэгжлийн болон хувь хүний хөгжилд гарсан үр дүнгээ хуваалцсан юм. Оюутнууд одоо өөрсдийнхөө санаачилсан зүйлээ амьдрал хэрэгжүүлэх, тэр нь эргээд цаашаа бизнес болох. Энэ одоо эхлэл суурийг боловсролын яамнаас одоо дэмжиж байгаа нь бол маш авааштай тал байгаа. Энэ төслөөс миний хувьд бол өөрийгөө илэрхийлж сурсан, төсөл бичиж сурсан. Тэгээд бас зах зээлээс тусдаа хувь хэмжээний хөрөнгө босгох аргачлалд суралцсан. Ингээд энэ маань эргээд намайг бас сургуулиан төгсөөд амжилттай ажиллахад маань нөлөөлсөн болов уу гэж хувьдаа бодож байна. Төсөлд хамрагдсан ихтэйд сургуулиуд хөтөлбөрийн агуулга боловсруулах, олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах, лаборатори тоног төхөөрөмжтэй болох зэрэг бодит томхон үр дүнгээсээ дурдж байлаа. Дээд боловсролын шинжилэл төсөлтөд бид нар үндсэн 3 чиглэлээр хамтарч ажилласан байгаа. За нэгдүгээрт нь зөвлөх үйлчилгээ, хоёрдугаарт нь хөтөлбөрийн магадлалын итгэмжлэл, гуравдугаарт нь одоо тэтгэлэг хөтөлбөрийн чиглэлээс төслийн чиглэлээр ажилласан байгаа. Эндээс хамгийн онцолж хэлэх зүйл маань юу гэхээр би одоо хөтөлбөрийн магадлалын итгэмжлэл хэлэх гэдэг нь л да. Ялангуяа дээд боловсролын шинжилгээ хүрээнд бас тодорхой дэмжлэг үзүүлээд бид нар олон улсын магадлан өөрийнхөө хүний хэмжээ хөтөлбөр дээр анх хийлгэсэн юм байна. Ингэж хийлгэснээр манай хөтөлбөр яг Европын холбоонд бас хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань юу гэсэн үг вэ? Манай эмчнэр, манайхаа төгссөн эмчнэр маань Европын холбоо, Хойд Америк эдгээр орнуудад очиод эмчийн лицензийн шалгалт авах бүрэн эрхэнд нэгтгэж байна. Тэгээ энэ төслийн хувьд бол одоо их сургуулийн өнөөгийн болоод ирээдүйн хөгжилд бодиттой нөлөө үзүүлэх олон үр дүнгууд гарч байгаа гэж бид ингэж үзэж байгаа. Тэгээ одоо байгууллагын хөгжлийг дэмжих, оюутны хөгжлийг дэмжсэн, сургалт судалгааны орчин материалыг баазыг бэхжүүлсэн, сургалтын одоо хөтөлбөрийн чанарыг сайжруулсан гэдэг олон хэлбэрийн багш нарын одоо судалгааны арга зүйг хөгжүүлсэн одоо бас мөн олон төслүүд хэрэгжсэн байна. Тэгээ энэ дотроос шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хувьд энэ өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн гол үр дүнг одоо хэлэх юм бол бид сургалтын ажил дээр бас онцолж хэлмээр байгаа. Их сургуулийн одоо сургалтын хөтөлбөрийг ялангуяа инженер технологийн боловсролын хөтөлбөрийг орчин үеийн төвшөнд хүргэхэд энэ дээд боловсролын шинжилгээний төслийн дэмжлэгтэйгээр бид нар арга зүйгээ өөрчилсөн хөтөлбөрийн. Энд бид юуг ашигласан юм бэхлээр энэ одоо Америкийн MIT, Европын холбооны сургуулиудаас санаачлан боловсруулсан CDIO-гийн агуулга 12 стандартыг их сургуулийн бүх хөтөлбөртөө нэвтрүүлэх зорилтыг тавьсан. За төслийн эхний үе шатанд бол эхний одоо 3 их сургуулийн хөтөлбөрийг тухайлбал одоо мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн механикжуулалт, нэхэмлийн технологи гэдэг юм уу ийм хөтөлбөрүүдийг сонгож аваад туршилтын журмаар энэ CDIO-гийн
агуулга арга зүй стандартыг нэвтрүүлэх ажлыг амжилттай бид хэрэгжүүлсэн. Боловсролын магадлалын идэвхжүүлэх үндэсний зөвлөлөө гол хийх ажил нь хуулиар бол хүлээсэн үүрэг нь юу вэ нөхөр магадлалын идэвхжүүлэлт хийх ёстой. Ингээд дотоодын магадлалын идэвхжүүлэлийн 20 хөтөлбөр дээр бид нар бол санхүүжилт авч хэрэгжүүллээ. Бүгдийг магадлалын идэвхжүүлж одоо яах вэ гэхээр бүрэн гүйцэд магадлалын идэвхжүүлэгдсэн олон улсын одоо яах вэ гэхээр одоо 10 хөтөлбөрийг бол одоо олон улсад бид нар ингээд магадлалын идэвхжүүлүүллээ. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Баяр сайхан цаашид хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тайлан үр дүнг энэ жишгээр олон нийтэд хүргэх шаардлагатай. Олон нийт мэдээлэл муутайгаас болж боломжоос хоцордог байх ёсгүй гэсэн юм.